Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээ өргөхөд бэлэн боллоо. 2003 оны 7 дугаар сарын үед Жимбэн гэх нэртэй Хятадын иргэн эмэгтэй Америкийн нэгдсэн улсын баруун эрэгт аюулгүй газар очиж онлайнаар танилцсан найзлуутаагаа уулзсан юм. Эхэндээ Жимбэнд бүх зүйл хэвийн энгийн мэт санагдаж байлаа. Тэрээр сошиал медиадаа үзэсгэлэнт байгалийн зургууд, видеонуудаа байнга нийтэлж аяллахаа мөч бүрийг бичиж үлдээдэг байв. Мөн гэр бүл найз нөхдөө найзлуутаагаа цагийг хөвчлөлтэй өнгөрөөж байгаа тухай ярьдаг байлаа. Гэвч Жимбэний гэр бүлийнх нь түүнд санаа зовж эхэлжээ. Учир нь тэр гинэт бүх хүмүүсийн мессежинд хариу өгөхөө болсон юм. Жимбэнээс хэдэн өдөр холбоо тасарсан болохоор Хятадд байсан эцэг эх нь найзуудынхаа тусламжтайгаар Америкийн цагдаад охиноо алга болсныг мэдэгдсэн. Харамсалтай нь бараг 2 сар үргэлжилсэн эрэл хайгуулын дараач Америкийн Сан Бернардино мужийн цагдаа нар Жимбэнийг олж чадаагүй юм. Жимбэний Хятадд байгаа гэр бүл маш их санаа зовж байсан ч виз болон бусад асуудлаас болж өөрсдөө Америк руу очиж охиноо айж чадаагүй. Тийм болохоор тэд Калифорнид байдаг танилуудаасаа Жимбэнийг хайж олоход тусалж өгөөч гэж гуйжээ. Жимбэнийг хамгийн сүүлд 2023 оны 7 сарын 21-ний өдөр харсан гэсэн мэдээлэл байдаг. Цагдаагийнхан шалгаж үзэхэд Жимбэн хэдэн мянган доллар бэлнээр авч явж байсан гэдэг. Түүнтэй хамт байсан Америк иргэдийн Джон Фицпатрик гэдэг нэртэй 52 настай 1.72 см өндөр 83 кг орчим жинтэй хүн болох нь тогтогджээ. Джон хар үстэй тэтгэврт гарсан зэргийн хүн. Өмнө нь хууль зөрчсөн асуудалтай хүчирхийллийн эргээр тэнцээ аргалзах ялавч байсан удаатай. Сэжигтэй зүйлс ар араасаа ил болох тусам хүмүүс Джон гэдэг энэ танилцсан эр үнэхээр аюултай хүн байж Жимбэнийг хүчээр авч явсан байж болзошгүй гэж үзэж эхэлсэн. Жимбэн 1976 онд Хятадын Гуандун мужид төрсөн. Жимбэн их сайхан гэр бүлд өссөн охин байв. Аав ээж ах эгчтэйгээ ойр дотно. Харин залуудаа нэг залуутай уулзраад хоёр хөөрхөн охины ээж болсон. Гэвч цаг хугацаа өнгөрхийн хэрээр тэдний харилцаа аажмаар өөрчлөгдөж эцэст нь тэд салсан байна. Үүний дараа Жимбэн ганцаараа хоёр охиноо өсгөх болсон бөгөөд түүний амьдрал амар байгаагүй юм. Аз бол Жимбэний эцэг эх нь түүнд хоёр охиноо өсгөхөд маш их тусалсан. Тэр угаасаа их өрсөлдөх чадвартай хөдөлмөрч хүн байсан. Салалтынхаа дараа одоо л өөрийнхөө амьдрна гэд гадагшаа ажиллахаар явжээ. Тэрээр өмнө нь Европт ажиллаж байсан туршлагатай байсан бөгөөд англи хэлийг тодорхой хэмжээнд сурсан байв. 2020 онд COVID-19 цар тахлын улмаас Жимбэн Хятад руу буцаж иржээ. Анхандаа тэрээр хэсэг хугацаанд амарчхаад Европ руу иргэн очиж ажил амьдралаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байсан ч нөхцөл байдал түүний төсөөлснөөс ч хүнд байлаа. Ингээд Жимбэн 3 жилийг гэртээ өнгөрүүлсэн. Охидтойгоо хамт байж тэдэнд Европт байсан үеийнхэн тухай ярьж өгдөг байв. Нөхцөл байдал жаахан дээрсийн дараа Жимбэн Хятадд үлдсэн. Найзуудтай бол хүүхдүүдтэй тогтвортой тайван амьдрал өгмөр байна гэж хэлж байсан гэдэг. Жимбэн аялах дуртай нэгэн байсан тул цар тахлын үеэрч ганцаараа өргөвч өрөн хүн байхгүй газруудаар аялж байв. Тэр байнга л интернетээр англиар гадны хүмүүстэй чаталдаг байсан. 2022 оны сүүлүүд Жимбэн онлайнаар Америк ир Джонтой танилцсан. Джон бол өөрийгөө тэтгэврт гарсан цэргийн хүн гэж танилцуулжээ. Бас Калифорни Моронго хөндөд амьдардаг. Тухайн үед Жимбэн Америкт нэг ч удаа очиж үзээгүй байсан. Харин Джон түнд Америк бол аялал дуртай хүмүүсийн деважин шүү дээ гэж хэлж байв. Джон мөн Жимбэнд Америкт аялж байхдаа тулсан олон адал явдлаа түүхүүдээ ярьж өгчээ. Тэр үед Жимбэн Европ, Америк хоёр онц ялгаа байхгүй гэж боддог байсан. Харин Джонны яриаг сонссны дараа Европ бол түүх, барилга, архитектурын гайхамшиг бол Америк бол адал явдал хайгчдын орон гэдгийг ойлгосон юм. Тэгээд Джонны ярьж өгсөн бүхнээс болж Жимбэн Америкт очиж үзэхийг тэр гайхалтай байгалыг өөрийн нүдээр харахыг хүсдэг болсон. Джон Жимбэн хоёр анх бол ердөө л найзуудын холбоотой байжээ. Гэтэл өдөр ирэх тусам улам татнасаар нэг л мэдхэд хайр дурлалын харилцаа болж хувирсан байв. Онлайнаар танилцсанаас хойш хагас жил орчмын дараа Джон түүнийг Калифорнид ирээч гэжээ. Жимбэн уг нь нэг догтлсон ч нэг талаар жаахан төгссөн. Тэгээд бүхнийг нухацтай бодохоор шийдсэн юм. Ганц би 47 настай эмэгтэй өвний хувьд Жимбэн онлайнаар болцох нь аюултай байж болно гэдгийг мэдэж байсан. Гэхдээ тэр аль хэдийн амьдралын хатуу зөөлөм туулсан туршлагатай нэгэн болсон байлаа. Джон түүнд үнэхээр чин сэтгэлээсээ ханддаг хүн шиг санагдсан. Хагас жилийн турш өдөр бүр холбоотой байсан болохоор Жимбэн ч бас аяндаа тайвширч өмнөгшгөө их айж болгоомжлохоо болжээ. Мэдээж хэрэг Жимбэний ээж санаан зовж байлаа. Харин Жимбэн жаахан тайвшруулах гэж Джонны зургийг үзүүлээд ямар хүнтэй уулзах гэж байгаагаа дэлгэрэнгүй ярьж өгсөн. Гэлээч ээжийнхэн сэтгэл нэг л амархгүй байв. Харин Жимбэн бол шийдсэн зүйлээ өөрчлөлтөх хүн биш. Ингээд аажмаар гэр бүлийнхэнтэйгээ маргалдаж эхэлжээ. Гэсэн ч Жимбэн гэр бүлдээ хэлэлгүйгээр виз мэдүүлж
Америкийн нэгдсэн улс руу явах онгоцны визээ худалдаж авсан байна. 2023 оны 7 дугаар сарын 14-нд Жимпин Хятадын Гуанчжоутоос Калифорни руу нисэх онгоцон суусан. 12 цагийн дараа тэрээр Жонтой уулзах болсон юм. Энэ уулзалтыг Жимпин бүтэн 6 сар хүлээсэн байлаа. Онгоц эцэст нь Palm Springs орчмын нисэх буудалд газарсан бөгөөд Жимпин тухайн шөнө хотын төвд байрлах нэгэн буудал хонжээ. Дараагийн өдөр нь Жимпин галт тэргээ Жонтой уулзахаар явсан байна. Жон түүнийг халуун дотноор тэрвэрч угтсан бөгөөд тэр хоёр маш их баярлаж ад жаргалтай харагдаж байжээ. Тэр хоёр дараа нь хамтдаа Жошуа тэрийн үндэсний цэцэрлэг түрээлэн рүү явсан. Тэд хамтдаа майхантай аялал хийхээр төлөвлөж хэдэн 7 хоногийн турш ойр авийн газруудаар аялна хэмээн тохирсон байв. Жон цэргийн хүн байсан болохоор аялал кемпингийн тухай сайн мэднэ гэж хэлжээ. Тэгээд Жимпинд чи надтай хамт явбал бодтоор Америкийг мэдэрнэ гэсэн. Тэр хоёр удалгүй замд гарч Можове цөлөөс аяллаа эхлүүлжээ. Хоёулаа адал явдал дуртай болохоор энэ аялал тэдний хувьд зүгээр нэг зугаалга биш, бүр жинхэнэ жаргал байсан юм. Жимпин аяллаа турш маш олон зураг авч гэр бүл рүүгээ явуулж байв. Тэр гэр бүлдээ би энд үнэхээр тайван бас жаргалтай байна гэж хэлж байлаа. Гэр бүл найзууд нь Жимпиний явуулсан зургуудыг хараад түүнийг жигнэсээ жаргалтай байгааг ойлгожээ. Гэвч Жимпиний гэр бүлийнхний амар тайван удалгүй түгшүүр болон хувирсан юм. 7 хоногийн дараа Жимпин гинэтхэн гэр бүлийнхнийхээ мессежинд хариу өгөхөө болсон бөгөөд сошиал медиа дээр ч дахин ямар ч зураг оруулаагүй. Сошиал тавьсан сүүлчийн бичлэг нь яагаад ч нэг лийвгүй хачин. Энэ бичлэгийг 7 дугаар сарын 21-ний шөнөнд оруулсан. Ердөө 11 секундийнх байсан. Бичлэгтэн Жимпин Жон хоёр шүн зам дээр машинтай явж байгаа нь харагдана. Тухайн үед Жимпин найзуудаа Жонтой хамт аялалд явж байна гэж хэлсэн байдаг. Найзууд нь тэр бичлэгийг хараад Жимпин аюул орсон бололтой хэлж чадахгүй болоод нууцаар эргэн тойрноо бичиж байршлаа дамжуулах гээд байгаа юм биш үү гэж сэжгэлсэн байгаа юм. Нөгөө тэгүр цагдаа нар хяналтын камерын бичлэг шалгаж үзээд 7 дугаар сарын 22-нд Жонny цэнхэр өнгийн пикап машин тухайн газар явж байсан гэдгийг тогтоожээ. Утасны сүлжээг шалгасны дараа цагдаа нар тэднийг 7 дугаар сарын 24-нд нэг газар хамт байсан гэдгийг олж тогтоосон юм. Жимпин гэр бүлтэйгээ холбоо барихаа болсон бөгөөд гэр бүлийнх нь маш их түгшиж янз бүрийн аргаар цагдаа тандсан байна. Тухайн үед Сан Бернардино хотын цагдаа нар Жоныг гол сэжигтэн гэж үзэж тухайн газрын бүх хууль сахиулах байгууллагуудтай хамтран түүний байршлыг тогтоох ажилд оржээ. 52 настай Жон нь Сан-Диегогийн уугуул иргэн байсан. Цагдаа нар түүний гэрийг олж очиход гэр бүлийнх нь Жонтой сүүлийн үед холбоо тасарсан гэж мэдгдсэн байна. Мөн Жон санаа зовж байгаагаа хэлжээ. Цагдаа нар энэ мэдээллийг сонсоод сэтгэл гонцгор байсан ч Жонny нэг найз 7 дугаар сарын 30-нд цагдаагийн газар очиж Жонny алга болсныг аль бие ёсоор мэдгдсэн байна. 8 сарын 10-нд Жимпин сураггүй алга болсноос хойш 22 хоног өнгөрсний дараа цагдаа нар аль бие ёсоор түүнийг 90 сурвалжлах зар мэдээллийг нийтэд тараасан юм. 47 настай 1.63 см өндөр, ойролцоогоор 50 кг жинтэй, хар шүүлэн өстэй эмэгтэй болох Жимпинийг ирж хайх зарын хамт түүнтэй хамт байсан Жон болон түүний унаж явсан тээврийн хэрэгслийн мэдээллийг ч багтаасан байв. Цагдаа нарын үзэж байгаагаар тэр хоёр хамгийн сүүлд Калифорни, Жулиан гэдэг газар хамт байсан гэсэн. Жимпиний их сургууль сурдаг охин нь сэтгүүлчдэд уцаар холбогдсон ээжийнхээ тухай зарим мэдээллийг өгсөн юм. Ээж маань нэгний орой бидэнтэй сүүлчийн удаа холбоо барьсан. Түүнээс хойш уцаа авсангүй. Бид маш олон удаа залгасан ч уцаа авахгүй байсан. Харин 25-ны өдөр түүний утас унтарсан. Түүнээс хойш одоо хүртэл ийм л байдалтай байгаа. Ээж минь аялал дуртай адал явдал хайсан нэгэн байсан. Тэр үргэлж аялдаг байсан ч иймэрхүү нөхцөл байдалд орж байгаагүй. Тэр явсан газараа үргэлж бидэнд хэлж зураг бичлэг явуулдаг байсан. Өдөр бүрийнхээ зургийг ч хуваалцдаг байсан. Гэтэл ингэж олон хоногийн турш таг чиг болсон нь урд хожид гарч байгаагүй зүйл. 20 гаруй хоног өнгөрчөөд байхад бидэнтэй ямар ч холбоо барихгүй байгаад санаа их зовж байна. Ээж минь аялал дуртай, магадгүй нэг хүнтэй танилцаад тийшээ явсан байх. Одоо харин тэр хүн аюултай хүн байсан байж болзошгүй гэсэн бодол бидэнд төрж байна. Тэр хүн цэргийн алба хаасан хүн байсан. Бас гэмт хэрэгт халагдаж байсан гэв. Цагдаа нар энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж эрен хайх ажиллагаа эхлүүлсэн. Мөрдөгчд Жимпиний хамгийн сүүл байсан газар руу явж хэд хоногийн турш ойр хавийн цөлийг шалгасан. Удалгүй цагдаа нараас мэдэгдэл гарч тэр авийн аялал жуулчлалын кемпээр тэр хоёрын нэр огт бүртгэгдээгүй байсан гэж хэлсэн байдаг. Иймд тэд кемпингийн газарт хүрч чадаагүй, харин цөлд хаа нэгтээ төөрсөн байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн юм. Тэд сураггүй алга болсноос хойш хүмүүсийн дунд янз бүрийн тамга газар авсан. Жимпиний гэр бүлийнх нь түүнийг Америкийн нэгдсэн улс руу явахдаа хэдэн мянган доллар авч явсан гэж өмнө нь хэлж байсан.
Тэгээд энэ нь Жон, Жинфийн хоёрын хамт алга болсонтой холбоотой олон таамаг асуултыг дагуулсан юм. Жинфийн алга болсны дараа Жонч бас сургаггүй болсон. Тэгээд хүмүүс магадгүй Жон өөрөө ямар нэг аюултай зүйл хийгээд тэгээд цухтаасан юм биш үү гэж таамаглаж эхэлжээ. Цэрэг байсан Жоны хувьд хаанч нуугдаж чадна, хин нэгнээс цухтах тийм ч хэцүү биш байсан байж магадгүй гэж хүмүүс таамагласан. Гэсэн хэдий цагдаа нарт ямар ч тодорхой сэжвэр байгаагүй юм. Харин үргэлжлүүлэн мөрдөн шалгасны эцэст цагдаа нар Жонтой холбоотой хэд хэдэн мэдээллийг нэмж олж чадсан байна. 52 настай тэтгэврт гарсан цэрэг Жон нь өмнө нь хэд хэдэн удаа хууль зөрчиж байсан бөгөөд гэр бүлтэй нэгэн байжээ. Түүний хуучин эхнэр 2022 оны 6 дугаар сарын 30-нд цалах өргөдөл өгсөн бөгөөд 8 сарын 12-нд Жон санаатаагаар эд хөрөнгө сүйтгэсэн хэрэгээр шүүхэд дутагдсан байдаг. Жоны хуучин эхнэр нь шүүхэд хандан өөрийгөө хамгаалуулсан юм байна. Тэгээд 10 дугаар сар гэхэд бүр эрүүгийн хамгаалтын захирамж гаргуулчихсан байсан гин. Тэд 2023 оны 20 дугаар сарын 9-нд аль бие ёсоор гэрэлтэд цуслуулсан. Мөн 2022 оны 3 дугаар сард Жон хурд хэтрүүлсэн болон цогтуугаар тээврийн эргэж жалаадсан үндслээр өмнө нь насан тэнцээ харгалзах нөхцөлийг зөрчсөн хэрэгээ буруутгагдсан ч тэрээр мөрдөн байцаалтын явцад архины эмчилгээний хөтөлбөрт хамрагдаж дуусгасан байна. 2023 оны 4 дугаар сард шүүхээс түүний эрхийг цуцлсан. Эдгээр мэдээллээс харахад Жон өмнө нь гэр бүлийн хүчирхийлэл үлдэж байсан туршлагатай бөгөөд архинд онцсон байж болзошгүй гэдг нь тодорхой байв. Жинпэнд муу зүйл тохиолдсон байж магадгүй гэсэн мэдээлэл хормын дотор л хүмүүсийн дунд харжээ. Жинпэн өдөр бүр найзуудтай мессеж бичиж холбоотой байдаг байсан. Ялангуяа гадаадад байхдаа гэр бүлдээ өдөр бүр мэдлэгээ илгээх зуршилтай хүн байжээ. Тиймээс тэр гинэд мессеж илгээхээ болсон нь маш с ิจ гтэй нөхцөл байдал. Утас нь нэвдэрсэн эсвэл GPS нь ажиллахгүй байсан ч гэлээ гэр бүлтэйгээ холбоо барихгүй байх хүн биш. Тийм болохоор ямар нэг юм болсон тодорхой. Хүмүүс Жинпэн олдох байх гэсэн итгэлээр онлайнаар хандаж цуглуулж эхэлжээ. Энэ хандивыг Жинпэнийг хайх ажил зарцуулж мэдээлэл өгсөн хүмүүст шагналын мөнгө олгон өгөхөөр төлөвлөж байв. Гэвч 2 сар өнгөрсөн ч мөрдөн шалгалт ямар ч ахиц дэвшилгүй хэвээр. Хувийн мөрдөгч хүртэл энэ нэрт оролцсон ч Жинпэний ямар ч мөр сэжвэр гараагүй юм. 9 сарын 17-нд аялж явсан зүйлчид Анза Бүрэгээ цөлийн ойролцоогоос Жоны цогцыг олжээ. Жинпэн болон Жон хоёр 7 сарын 22-нд сургаггүй болсон бөгөөд тэр үед Анза Бүрэгээ цөлд 41-ээс 47 градусын халуун байв. 9 сар гарсан цөлийн цаг агаар маш халуун хэвээр байжээ. Хэд хоногийн дараа Анза Бүрэгээ цөлийн өмнөд хэсэгт Жоны жолоодож явсан цэнхэр өнгийн пикап машиныг олсон. Машин маш ноцтой эвдрэлтэй байсан бөгөөд зүгээршнийг орхигдсон биш, бүр зөөхөд хүртэл нислэг тэрэг ашиглах шаардлагатай байжээ. Цагдаа нар тэр даруй ойр хавийн газар томоохон хэмжээний эрен хайх ажиллагаа явуулсан ч сургаггүй алга болсон Жинпэнийг олж чадсангүй. Харин дахин 2 сар өнгөрсний дараа 11 сарын 1-нд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Жинпэний сургаггүй болсонтой холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээллийг анх удаа нийтэлсэн юм. Цүл дүндүр аялж явсан жуулчин эмэгтэй хүний цогцолсон гэдэг. Харин цагдаа нарын үтэлсэн таамаглалаар бол тэр нь сургаггүй алга болоод байсан 47 настай хятад эмэгтэй Жинпэн байх өндөр магадaltaй байжээ. Одоогийн байдлаар цагдаагийн газраас энэ нэргийг аль бие ёсоор хаагаагүй гэж мэдгдсэн ч дээр дурдсан бүх сэжвэрийг нэгтгэн үзвэл энэ нэргийн талаар ерөнхий дүгнэлт гаргах боломжтой юм. Жон Жинпэн хоёр интернетээр танилцаад уулзаж хамтдаа аялал гарсан. Гэвч тэд цөл дундуур явж байх үед ямар нэгэн осол гарсан бололтой. Тус тустай амьд гарах гэж оролдсон ч эцэстээ хоёулаа цөлд амь эрсдэжээ. Хэвлэл мэдээллүүд Жинпэний хоёр охины нэг нь дөнгөж их сургуульд орсон байсан бол нөгөө нь ердөө 7 настай байсан гэж мэдээлсэн юм. Энэ харамсалтай хэрэг олон хүний зүрхэнд хүрч сэтгэл шимшрүүлсэн гунигтай төх болж үлдэв. Ирээдүй гэдэг хизээж тааварлашгүй учраас бид өнөөдрийн энэ мөчийг л эрхэмлэж амьд байгаа бүх хорон бүрээ хайрлаж өөрсдийгөө ч ойр татны хүмүүсээ ч чин сэтгэлээсээ хайрлаж талархаж байх хэрэгтэй. Яагаад гэвэл гинтийн осол аюул гэдэг нь хизээ ямар үед ирэхийг хэн ч мэдэхгүй. Тиймээс өнөөдөр бидний хажууд байгаа бидэнд санаа тавьж буй хүмүүс одоо байгаа бүхнээ үнэлж хайрлах нь чухал. Өнөөдрийн имчилгээг энэ хүрээд дуусаж байна. Дараагийн имчилгээгээр уулзцгаая.